Өнөөдрийн бичлэг дээр гэрлэлтийг бичүүлэх 7 зарчим номын гол санааг товчлон ярих болно. Номын зохиол Джон Гатмут нь 42 жилийн турш гэр бүлийн талаар, хосын амьдралын талаар судлаж үзээд ад жаргалтай гэр бүлийг ер нь юу бий болгох юм бэ? Олон жил амьдарсан ч гэсэн харилцаа сайхан байгаа хосууд ер нь ямар зарчмыг баримтлах юм бэ гэдгийг 42 жилийн турш судлаж үзээд судалгааныхаа материалын дүгнэлтийг ном болгоод гаргасан байгаа. Судалгаагаа ч гэсэн аягүй сонирхолтой хийдэм байлээ. Хайрын лаборатори гэдэг юм туршилтын лаборатори байгуулсан. Тэрэн дотор хос хоёрыг оруулаад амьдруулдаг. Тэгээ хос хоёр нь гэртээ яг яаж амьдардаг, энгийн үед хоёр биетэйгээ яаж харилцдаг, яг тэрнийхээ дагуу тэр хайрын лаборатори дотор нь амьдрах юм байлээ. Тэгэхгүйд номын зохиолч нь өөрхөн судалгааныхаа багийнхантайгаа ажиллаж үзээд ер нь яг ад жаргалтай хосуудад байгаа нийтлэг зүйл нь юу юм, салаад байгаа хосуудад байгаа асуудлууд нь юу юм бэ гэдгийг судлаад үзсэн. Тэгээд 42 жилийн турш 700 хосыг ажигласнараа сүүлдээ бүр хос хоёрыг 15 минут яриулахад за энэ хоёр асуудлыг 5 жилийн дараа салах юм байна, 7 жилийн дараа салах юм байна гэдгийг бүр мэддэг болсон. Тэгээд тэр салах хосуудад байдаг 6 шинж тэмдэг нь болохоор өмнөх бичлэг дээр оруулсан байгаа. Өнөөдрийн бичлэг дээр бол энэ гэрэлтийг бичүүлэх 7 зарчмын эхний 3-ыг нь ярих болно. За гол сэдвлүүгээ шууд орох юм бол гэрэлтийг бичүүлдэг 1-р зарчим нь болохоор хайрын зураглалаа сайжруулах. Хайрын зураглалаа сайжруулах гэдэг нь хосынхон талаар үргэлж мэдээлэлээ шинжилнэ гэсэн. Хүн гэдэг амтэн чинь угаасаа л хувьсан өөрчлөгдөж идэв шүү дээ, тий. Бид нэр жилийн өмнө ямар хүн байсан бэлээ, өнөөдрийн би өөр байгаа. 5 жилийн дараа би ч гэсэн шал өөр хүн болчихно. Тэгсэн хэрнээ одоо удахгүй салах хосууд болохоор хийдэг зүйлсүүд нь чи анх надтай суухдаа ийм хүн байгаагүй шүү дээ. Тэгтэл одоо ийм болцсон байна гэд чи өөрчлөгдсөн байна гэдэг. Тэгтэл ясан дээр өөрөө ч гэсэн өөрчлөгдсөн байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт олон жилийн турш ад жаргалтай сайхан амьдарч байгаа хосуудад байдаг нийтлэг нэг зарчим нь болохоор хосынхон талаар үргэлж судалсаар байдаг. Угаасаа цаг хугацаа өнгөрөх хэрэг би ч гэсэн өөрчлөгдөж байгаа, манай хос ч гэсэн өөрчлөгдөж байгаа. Тэгвэл тэрнийхэн талаар одоо миний хос юунд дуртай байлээ, одоо юунд баярлдаг билээ, одоо юунд гүнгэлдэг билээ гэдгийг нь цаг үргэлж судалж идэг хосууд урт удаан харилцаа нь ад жаргалтай сайхан байд юм байна. За нэг жишээ, энгийн жишээ авч үзье л да, тий. Та одоо хосынхон талаар үргэлж байнга ингэ судалдаг байлаа гэж үү. Тэгвэл таны хос чинь одоо яг ажлынхаа газрынхаа хүмүүстэйгээ ямар харилцаатай байгаа юм бэ? Тэднэртэйгээ эвтэй байгаа мó, таарамж муутай байгаа мó гэдгийг ингэ байнга судалдаг байлаа гэж бодъё л да, тий. Тэгсэн чинь таны хос чинь нэг өдөр гинт ажилласаа ирэхдээ амар ууртай ирлээ гэж бодъё. Тэгвэл та ажлынх нь хин нэг нь уурыг нь хүргэсэн юм байна да. Тэр л дандаа уурыг хүргэсэн юм байна да гэд мэднэ. Тэгтэл эсвэргээрээ та ажил дээрээ нөгөө таны хос ч одоо цаахан байгаа мó, муухай байгаа мó гэдгийг та мэдэхгүй байх юм бол гинт нэг өдөр ууртаа ороод ирэх юм бол надаас олж уурлаад байгаа мó, юунаас олж уурлаад байгаа юм бэ гэж харилцаа чинь ингэ сэвтэн гэсэн үг шүү дээ. Тийм учраас урт хугацаанд ад жаргалтай амьдардаг хосууд үргэлж хосынхон талаар судалсаар байдаг. Тэгтэл нөгөө салдаг хосууд нь саяны хэлсэнчлэн анх надаас сухтаа ийм байгаагүй, тэгтэл чи өөрчлөгдөд энэ чи өөр хүн болоод байна. Угаасаа хүн өөрчлөгдөж идэв шүү дээ. Тэгтэл ад жаргалтай хосууд бол хайрынхаа талаар үргэлж байнга судалсаар байдаг юм гинэ. За тэгэж ингэж үргэлж хайрынхаа талаар судалсаар байх нь бас гинтийн том өөрчлөлт амьдралд нь тохиолдоход бас их тус нэмэр болтын гэж шүү. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь өдөр тутамдаа ингээд надад ийм байна, чамд ийм байна гэдгийг ингэж байнга ярилцдаг ингээд зуршилтай болцсон хосууд амьдралд нь гинт том өөрчлөлт болоход зуршлынхаа дагуу байнга хоёр бинтгээ ярилцаар байгаа тэр том зүйлийг давж гарч чаддیں۔ Гинэ. За нэг жишээ гэх юм бол хосууд ер нь анхны хүүхдэд төрүүлэх юм бол хос хоёрын харилцаа сэтгэл ханамж нь нэлээд буурдیں۔ Гинэ. Гэхдээ тэр сэтгэл ханамж нь буурсан байх үедээ үргэлжлэл хоёр биенийхээ талаар судалж идэг, судлаад ярьдаг тэр нь бүр амьдралынхаа зуршил болцсон нэг хэсэг нь болцсон хүмүүс бол одоо анхныхаа хүүхдийг төрүүлсэн ч гэсэн хоорондоо ярилцсаар байгаа тэр үеэ сайн давж гарч чаддсан байна. Энд дээр тэгээд бүр тэгээвчсэн бэлээ. Чамааг мэдхэн чамааг хайрлах юм аа. Тэгэхээр хүн угаасаа л ямар нэгэн зүйлийг хайрлахаараа тэр зүйлийнхаа талаар гүнзгий судалж идэг. Тэгээд нөгөө зүйлийнхаа талаар гүнзгий судлаад мэдэж мөн чанарыг нь ойлгох тусмаа бүр илүү их хайрлж идэг. Тэгэхээр хосынхаа талаар үргэлж ингэж судалгаа хийн, хосынхаа талаар мэднэ гэдэг нь хосууд угаасаа анх болоод би нөгөө хүнийхээ талаар амар их судалдаг шүү дээ, тий. Тэгтэл энэ зүйл бол насан туршдаа үргэлжлэх ёстой зүйл шүү. Тэгээ хосынхаа талаар илүү их судалж мэдэх гоё аргуудыг бас зааж өгсөн байлээ. Эхнийх нь болохоор ингээд юу яхад гоё тоглоомгоо бас би биенийхээ талаар мэдэж болно гэд. Одоо жишээ нь чи миний одоо сайн найзын нэрийг мэдэх үү? Чиний сайн найзын нэр бол тэрч гэдэг юм. Хоёр биенээсээ асуулт асуунгаа. Энд чинь бол ингээд жишээ болгоод хэд хэдэн асуулт өгсөн. Жишээ гэх юм бол одоо би эхнэр нөхрийнхөө хүсэл тэмүүлэл итгэл найдварын талаар мэднэ гэх мэтчлэнгээр ингээд би биенээсээ бас асуугаад тэгээд асуултандаа хариулаад тэгээд хэрэв хариулж чадахгүй юм бол юу байсан бэ гэж зөв хариултыг нь асуугаад ч юм уу тий. Тэгээд бас нээлттэй асуултаас асууж болно гэсэн мэлээ. Одоо 3 жилийн дараа чи юу хэмээр байна? 5 жилийн дараа ямар байна? Үр хүүхдээ өвлүүлж хүсдэг зүйл чинь юу вэ гэх мэтчлэнгээр нээлттэй асуулт асуунгаа би бинийгээ илүү их таньж мэдэх боломжтой гэсэн байлээ. За тэгээд ингэж асуулт асуугаад би бинийгээ таних мэдэхтэй болохоор анхааруулах зүйл нь эхнэр нөхрийнхөө хэлсэн зүйлд дүгнэлт хийж бие биедээ зөвлөгөө өгөхийг бүү оролдоороо. Угаасаа бид нар чинь ингээд дотны хүн байх тусмал зөвлөгөө өгчихгүй дотны хүн байх тусам жоох ингээд тэгээч ингээд гэл тех гээд байдэн штэ тий. Тэгсэн чинь ерөөсөө тэгж дүгнэлт хийж зөвлөгөө өгч болохгүй. Та зүгээр л баримт хаах даалгавартай гэдгээ санаараа.
яг баримт таах. Үннийг та олж мэдэх ёстой учраас өөрөө дүгнэлт хийж ч юм уу эсвэл яриаг нь тасалж болохгүй. Яг л баримт таах даалгавар авсан хүн шиг таны зорилго болвол ханаа сонсож түүний тухай мэдэх юм аа. Тэгэхээр зорилго чинь яг үнэн бод мэдээллийг олж авах учраас зүгээр л гоё нөгөө хүнийхээ талаар мэдэх зорилготой учраас асуулт асуугаад өөрөө бас хариулаад яваарай гэсэн мэлээ. Тэгээд мөн бас нөгөө хүнийхээ талаар асууж судлахаас гадна өөрийнхөө талаар бас мэддэг байж сайн ойлголцох учраас энэ дээр бас ингээд өөрийнхөө талаар асуух. Би яг хин бэ? Би яг юунд баярлдаг вэ? Би яг юунд гомдолдог вэ гэсэн асуултууд байлаа. Тэгэхээр яг энэ асуултын дагуу биш байсан ч болно. Ямар ч тач та өөрөө хосоосоо яг юунд дуртай вэ гэдгийг тоглоом маягаар өдөр болгон нөгөөнийхээс асууж бас өөрийнхөө талаар өөрөө судлаж тэгснээрээ харилцаа илүү их сайжирнаа гэсэн байна. Тэгтээ гол анхаарах зүйл нь дүгнэлт хийж болохгүй, зөөлхөө асууж болохгүй. Маш энгийн юм шиг хэрнээ яг бодтоор одоо ч гэсэн би хосынхоо талаар судалсаар байгаа билүү. Анх үерхэж эхэлж байхдаа, анх уулзж байхдаа тэр хүн юунд дуртай юм бол, тэр хүн юунд баярлтын бол гэдгийг амар сонирхож исэн, яриаг нь маш сайн чагнаж исэн. Тэгвэл одоо ч гэсэн яг нөгөө хосынхоо талаар би тэгж их судалсаар байгаа юу гэж бодож үзэх юм бол бас жоохон эргэлзээтэй тийм ээ. Хоёрдугаар зарчим нь хайр халамж бахархлыг төлөвшүүлэх вэ гэсэн байлээ. Тэгээд энэ хайр халамж болон бахархал бол урт удаан үргэлжлэх харилцааны хамгийн чухал бүрэлдэхүүн юм аа. Бүрдүүлэгч тэр урт удаан аз жаргалтай гэр бүлийг бүрдүүлэгч тэр орц найрлага нь өөрөө хайр халамж болон бахархал гэдэг хоёр зүйл юм байна. Тэгэхээр энэ бүрдүүлэгч орцсон байхгүй бол яг тэр зүйл нь өөрөө бүрдэхгүй шүү дээ тийм учраас бүрдүүлэгчийг хийж хүссэн үр дүн маань гарна. Тэгээд энэ бүрэлдэхүүн нь юу вэ гэсэн чинь хайр халамж болон бахархал байдаг гинэ. За гэхдээ анх ингээд угаасаа хостойгоо уулзахаараа тэр хосоо хайрлсан учраас л хосороо бахархсан учраас л ингээд гоё хайрын харилцаа үүсэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ хайрын харилцаа энэ хайр халамж одоо энэ бахархал нь яагаад урт хугацаанд алга болчтой юм бэ гэсэн чинь ер нь бол ингээд бидний дурсамж гажуудсан дурсамж гэж энэ ном дээр нэрлэлжээ. Одоо бид нэг ингээ хостой гомдох ч юм уу харилцаа маань одоо онцгүй болоод эхлэх юм бол бидний дурсамж ингэж гажуудаж эхэлдэг гинэ. Одоо хэрвээ та хостойгоо сайхан харилцаатай байх юм бол өнгөрсөн амьдрал та хоёрт хэцүү зүйл тохиолдож ирсэн ч гэсэн ерөнхийдөө бит хоёр бол аз жаргалтай амьдсан гэж дүгнжидэг. Харин эсвэргээрээ та одоо хостойгоо аз жаргалгүй харилцаатай ч юм уу хостой гомдсон байх юм бол өнгөрсөн хугацаанд та хоёр хичнээн сайхан байсан ч гэсэн ерөнхийдөө бит хоёрын өнгөрсөн дурсамж бол онцгүй гэж бодож идэг. Энийг гажуудсан дурсамж гэж нэрлэдэг гинэ. Хүний тарих одоо ямар байгаа вэ гэдгээс хамаарат өнгөрсөн түүхээ өөрчилж бодож идэг. Тэгээд одоо ингээд бидний урт хугацаанд бидний харилцаанд анх бол нөгөөндөө хайртай байсан, нөгөө нэрээ бахархдаг байсан бол урт хугацаанд харилцаанаас энэ хайр болон бахархал гэдэг зүйл яагаад алга болдог вэ гэхээр таныг хосч нөгөөнийг таныг гомдоох ч юм уу тиймэрхүү зүйл болох юм бол таныг гомдоосон гэсэн тэр муухай дурсамжин дээр хит их фокуслаад тэрийгэ байнга бодоод ахаар толгой маань байнга бодож байгаа зүйлийгээ байнга давтагдчихээн гэж бодоод өнгөрсөн болж исэн сайхан зүйлсүүдээ бараг мартаад дандаа өнгөрсөн болж исэн онцгүй дурсамжуудаа бодоод идэв гинэ. Тэгээд нөгөөнийхэн талаар онцгүй дурсамжаал байнга бодоод ахаар угаасаа нөгөө хүнийгээ хайрлахаа болдог. Дээрээс нь одоо хүндлэхээ болдог, бахархахаа болд юм байна. Тэгээд номын зохиолч маань нөгөө 700 хосыг судлаж явж байхдаа аз жаргалтай урт удаан харилцаа нь ер нь удаан хугацаанд биш аз жаргалтай байгаа хосуудад байгаа нийтлэг зүйл нь бид нэр өнгөрсөн дурсамжийнхаа сайхан зүйлсүүд дээр нэлээх фокуслдаг. Тэгээд тэр сайхан дурсамжуудаа толгоон дотор маш их боддог учраас толгоон дотор нь миний хос чинь ийм хайр татам шүү, надад ийм сайхан зүйлсүүдийг хийж өгч ирсэн шүү гэсэн тэр сайхан зүйлсүүдийн толгоон дотор байнга боддог учраас нөгөө хүний хандлаар ерөнхийдөө эерэг дурсамжтай байдаг. Тэгээд эерэг дурсамжтай байгаа учраас тэр хүний хийж байгаа сөрөг зүйлсүүдийг эергээр тайлж идэг. За мөн дээрэс нь эерэг зүйлсүүд нь нүдэнд нь тусч идэм байх. Эсвэргээрээ одоо өнгөрсөн болж байгаа одоо аз жаргалгүй байгаа хосод өнгөрсөн болж байгаа сөрөг зүйлсүүдэд бодоод идэг. Тэгээд сөрөг зүйлсүүдэд бодох тусам тэр хүний одоо гаргаж байгаа сөрөг үйлдэлүүд ажиглагдаад идэг. Сайхан зүйлсүүд нь ч гэсэн сөрөг болж тайлаад идэг. Тийм учраас гэрлэлтэд бэхжүүлэх хоёр дахь зарчим нь болохоор тэр хүнийг байнга хайрлаж хүндлэхийн тулд тэр хүний сайхан зүйл дээр нь фокуслах хэрэгтэй. Одоо урт хугацаанд аз жаргалтай байгаа хосууд бол үргэлж хайртай хүнээсээ эерэг зүйлийг нь хайж идэг, болж исэн эерэг зүйлсүүдэд байнга дурсж идэг ийм хосууд байд юм а гэсэн байлээ. За бүр зохиолчийн хэлснийг яг байгаа чигээр нь уншиж үзье. Ингэсэн байна. Хайр халамж бахархлыг сэргээх гол түлхүүр нь та сайшаахуйц зан төлөв үйлдэлүүдийг нь хайж олох дадалтай болох явдал юм а. Дараа нь хандаа түүнээс юу ажигласан, юунд нь талархснаа хэлээрээ. Тэгэхээр бүр тэр сайхан зүйлсүүд хан чи юу хийж ийна гэдгийг хайдаг дадал зуршилтай болоод түүнийгээ илэрхийлээрэй гинэ. Тэгсэн чинь ингэдэг гинэ, зарим хосууд ханыхаа эерэг үйлдэлийг ажиглаж талархал илэрхийлэхийг эсэргүүцдэг. Учир нь зориудаар хийх нь хуурамч санагддаг ажээ. Гэхдээ хүн гэдэг чинь угаасаа нэг зуршлын амт шүү дээ, тий. Хэрвээ та өөрөө ч мэдлгүйгээр магадгүй нөгөө хүнийхээ хийж байгаа буруу үйлдэлийг нь хайдаг зуршилтай, тэгээд бурууг нь хэлдэг зуршилтай болсон ч байж магадгүй. Тийм учраас эхлээд та угаасаа хүн чинь зуршлын амтыг хийдгүй зүйлээ хийх юм бол угаасаа сонин
санагдна, хуурамч санагдаж штэ тий. Тэгтэл тэрийг нэгэн зуршил болгох юм бол өөрөө ч анзааралгүй тэр зүйлээ хийгээд идэг. Тийм учраас юу ч гэсэн та өөрөө таны хосчин танд ямар сайхан зүйлсүүд хийж өгч байна гэдгийг хайдаг. Тэгээд тэрийг илэрхийлдэг зуршилтай болороо. Тэгэхээр хэрвээ тэрийг та ингээд тэр сайхан зүйлийг нь хайгаад илэрхийлсэн чи танд эвгүй санагдах юм бол одоохондоо тэр зүйл чинь танд зуршил болоог учраас л эвгүй байгаа гэсэн үг. Тийм учраас тэрийг зуршил болгоход нь та өөрөө энэ зүйлийг хийгээрэй гэсэн байна. Тэгээд бүр номын зохиолч бол зүгээр баалцаас аваад эхнэр чинь танд ямар сайхан зүйл хийж өгч байна, нөхөр чинь танд ямар сайхан зүйл хийж өгч байна гэдгийг зүгээр тэмдэглээд яваарай. Тэгээд талархах зүйлсүүд юу байна гэдгийг тэмдэглээд түүнийг бас илэрхийлээрээ энэ зүйлийгээ бас зуршлаа болоргоорой гэж зөвлөсөн байна. За 3 дугаар зарчим нь бол бүр үнэхээр сонирхолтой байсан. За энэ болохоор нэр нь болохоор яг хоёр биесээ холдох бус ойрт гэж байгаа хгүй. Энэ дээр болохоор маш сонирхолтой зүйлс байсан. Нөгөө намын зохиолч маань 24 цагийн турш нөгөө хос хоёрыг ингэж ажигладаг гэсэн шүү дээ тий. Тэгээд ажиглаад ингээд нэг сонирхолтой судалгаа явуулж байгаа хгүй. Тэр нь болохоор ингээд юу яаж байгаа. Таны хосчин өнөөдрийн турш ингээд танд гоё эерэг зүйл хийж өгөх юм бол тэрийг нь тоолоороо гоё амттаа цай авчирж өгдөг ч юм уу эсвэл бол одоо юу гэдэг нь таны хэрэгтэй зүйлсээ авчирж өгөх гэх мэтчлэнгээр ер нь танд ингээд эерэг зүйлсүүд хийж өгөх юм бол тэрийг нь тоолоороо гэж даалгавар өгч байгаа хгүй. Тэгээ ажиглагчид бас нөгөө хоёроо ажиглаж байгаа. Яг хос нь ингээд хідэн сайн зүйл хийж өгөх нэ гэдгийг ажиглаж байгаа хгүй. Тэнгүүд ад жаргалтай харилцаагаа ад жаргалтай гэж дүгнж байгаа харилцаа нь ад жаргалтай байгаа хосууд болохоор одоо манай хос надад ингээд өнөөдөр 20 зүйл хийж өглөө гэх юм бол ажиглагчид ч гэсэн тоолсон тоо нь ер нь төстэй. Ажиглагч болон өөрөө тоолсон тооны төстэй байсан. Харин эсвэргээрээ одоо миний харилцаа онцгүй байна гэсэн хосууд болохоор тоолсон тоо болон одоо ажиглагчдын тоосон тоо хоёр бол зөрүүтэйсэн. 50% зөрүүтэй гэж байгаа. Одоо жишээ нь хос нь өөрт нь ингээд 10 сайхан зүйл хийж өгсөн бол харилцаандаа сэтгэл ханамжгүй байгаа хос бол миний хос өнөөдөр надад 5 сайхан зүйл хийж өгсөн гэсэн бүр 50% зөрүүтэй гэсэн. Тэгэд үүгээр юу илэрхийлж байна гэхээр урт хугацаанд харилцаа сайхан байгаа хосууд хосынхаа өөрт нь хийж өгж байгаа жижиг зүйлсүүдийг маш сайн анзаард юм байна. Харин урт хугацаанд харилцаа нь онцгүй болох хосууд бол хайртай хос нь өөрт нь сайхан зүйл хийж өгчээсэн гэсэн тэрийг анзаардгүй юм байна гэдгийг бас гаргаж ирсэн байлээ. Маш сонирхолтой байсан. За дээрэс нь одоо 24 цагийн турш тэр хос хоёрыг ажиглахад бас нэг нь одоо урт хугацаанд аз жаргалтай байх хосуудад байсан нийтлэг зүйл нь юу вэ гэхээр жижигхэн холбоог аягүй хүүсгдэг гэнэ. Тэгээ хос хоёр чинь 24 цагийн турш нэг өрөөнд байлаа харч угаасаа 24 цагийн турш байнга ярина гэж байхгүй шүү дээ тий. Тэгэнгүүт аз жаргалтай хосууд болохоор байнга ярихгүй ч гэсэн хоорондоо ингэ жижиг холбоог аягүй хүүсгдэг гэнэ. Харилцдаг. Одоо жишээ нь гинт байж байгаа тэнгэр аягүй гоё цэлмэг байна гэж хэлдэг ч юм уу тий. Тэгэнгүүт нөгөөх нь өө нэрээ тийм гоё байж тээ. Гэл ингээл богинохон харилцаа холбоог аягүй хүүсгэж идэг. Тэгтэл урт хугацаанд харилцаа нь онцгүй болох салах хосууд болохоор нэг нь одоо тэнгэр аягүй гоё цэлмэг байна гэвэл нөгөөх нь хариу үйлдэлтэй. Хариу байхгүй. Харилцаа байхгүй. Яг ингээд чухал зүйлсээ ярилцсан, мэдээж ярилцсан. Гэхдээ тийм жижиг зүйлсүүд нэг нь ярих юм бол нөгөөх нь хариу үзүүлдэг. Тийм учраас энэ юу илэрхийлж байна вэ гэхээр таны хос чинь одоо танд ингээд чухал биш зүгээр л ингээд яриан дундураа тий та хоёр юм ярихгүй байжсэн чинь гинт гадаа гоё биш үү гэд хэлэхэд нь та гэлгүйгээр заавал хариу үзүүлж явах хэрэгтэй гэсэн. Хариулж явах хэрэгтэй. Тэгээ жижиг харилцаа. За тэгвэл одоо хос хоёрыг ингээд өрөөнд байлгахад бол ингээд жижиг харилцаа үүсгэж байгаа шүү дээ. Тэгвэл өрөөнөөсөө гарахаараа ч гэсэн яг адилхан. Тусдаа байх та. Хин нэгэн хүн нь одоо чат бичдэг ч юм уу тий гадаа гоё байна. Эсвэл манай ажлын тэр ингэчлээ тэгчлээ ч юм уу тий ямар ч ингээд зориггүйгээр харилцаа явуулж идэг. Тэгэхэд нөгөөх нь хариу үйлдэл үзүүлж идэг. Харин урт хугацаанд салах хосууд болохоор нэг нь ингэж харилцааг үүсгэсэн ч гэсэн нөгөөх нь хариу байдгүй. Энэ нь бол ямар нэгэн зоригтойгоор харилцан яриа биш зүгээр зориггүйгээр байнга ингэж жижигэн ингэж холбоог хэр олон үүсгэж ин тэр одоо урт хугацаанд аз жаргалтай амьдрах уу эсвэл урт хугацаанд салах уу гэдгийг маш сайн харуулдаг нэг үзүүлэлт нь байд юм байна. Тэгээд энэ жижиг харилцаа холбоо үүсгэх нь ямар их ач холбогдолтой вэ гэдгийг уншия. Энэ дээр болохоор энэ жижиг харилцаа холбоо үүсгэхийг гуйлт гэж нэрлэсэн байгаа байхгүй юу? За бидний хийсэн судалгаа энэхүү гуйлтын үйл явц харилцаанд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг баталж байна. 6 жилийн хугацаанд шинэхэн гэрэлсэн хосуудыг ажигласан судалгаагаар хамтдаа амьдарч буй хосууд хайрын лабораторид хамрагдах хугацаанд бие биенийхээ гуйлт буюу нөгөө төрүүлж яриа өгдөг шүү дээ. Энэ бие биенийхээ гуйлтын 86% нь нааштай хандаж байсан бол гэрлэлтэд цоцлуулсан хосуудын хувьд ердөө 33% та байсныг олж тогтоосон байна. Тэгэхээр урт хугацаанд аз жаргалтай амьдрах хосууд нь ерөөсөө бие биенийхээ ингэж яриа өдөгт нь буцаагаад хариу үйлдэл үзүүлж исэн хувь нь болохоор 86% байсан. Харин эсвэргээрээ удахгүй салах хосууд бол бие биендээ хариу үйлдэл үзүүлэх хувь нь 33% байсан юм байна. Энэ нь хоёр бүлгийн хосуудын маргааны ихэнх нь мөнгө, секс гэх мэт тодорхой сэдвүүд бус харин саналыг нь үл хайхарснаас үүдэлтэй болохыг харуулж байна.
Мөнгө, секс гэх мэтчлэнгээр бидний боддог энэ зүйлээс болж салдаг байхдаа, энэ зүйлээс болж маргалдаг байхдаа гэдэг зүйлээс илүүгээр саналыг нь үл хайхрах буюу хэн нэгэн хүн нь яриа өгдөөд энгийн зориггүйгээр зүгээр харилцан яриа өгдөж ингэж харилцаа тогтооход хариу үйлдэл үзүүлэхгүй байх энэ саналыг нь үл хайхрах нь жинхэнэ харилцааг сүтгдэг зүйл байдаг гинэ. За жижиг мэт санагдах үйл явдлууд нь харилцааны ирээдүйн үндэс суурь болдог. Хосууд бие биедээ нааштай хандах болгондоо сэтгэл хөдлөлийн банкны дансыг санхүүжүүлж байдаг. Таны хосчин ямар ч зориггүйгээр танд юм хэлэхэд одоо тэнгэр гоё байнаач гэдэг юм уу тийм юм хэлэхэд нь та инээгээд буцаагаад хариу үйлдэл үзүүлэх нь сэтгэл хөдлөлийн банкны дансандаа та орлого хийж байгаа хэрэг юм байна. Тэд банкнд байгаа мөнгө шиг хүнд хэцүү цаг үед амьдралын томоохон стресс зөрчилдөөнийг давах хөшүүрэг болохоос хуримтлалыг бий болгодог. Энгийн үед таны хосчин танаас яриа өгдөхөд та гоё найрсгаар хариу үйлдэл үзүүлснээрээ банкныхаа наасанд маш их зүйлийг хийж байгаа. Тэгээд харилцаанд чинь гол асуудал үүсгэхэд та тэр харилцаанд маш их зүйлийг хоримтлуулсан учраас хэцүү зүйлд тулгарх юм бол харилцааныхаа данснасаа гаргаж ирээд хэрэглэх боломжтой гэсэн үг шүү дээ. Тэгвэл энгийн үед та дансандаа мөнгө хийхгүй байх юм бол ямар нэгэн том асуудал гарч ирэх юм бол дансч хоос учраас асуудлаа шийдвэрлэж чадахгүй шүү дээ. Тийм учраас урт хугацаанд аз жаргалтай амьдардаг босууд энгийн үед үргэлж харилцаандаа дансандаа орлого хийж идэм байх. Тэр орлого нь бол энгийн жижиг харилцаанд эергээр хариулж ах. Та ч гэсэн өөрөө харилцаандаа байнга жижиг харилцаа холбоог үүсгэж яах нь харилцааныхаа наасанд орлого хийж байгаа хэрэг юм байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр бол энэ гэрэлтийг бэхжүүлэх 7 зарчмын эхний 3 зарчмыг ярьлаа. Дараагийн бичлэг дээр 4 зарчмыг нь ярих болно.